Харин нутаг цөлөгдсөн хүн ертөнцийн эзнээс тусламж гуйсан нь. ертөнцийн эзэн минь та намайг өмгөөлөн хамгаалаад зөвтгөж өгөөч. Өөрөөс нь үл эмээгч тэднийг эсэргүүцэн үйл хэргийг нь та хамгаалж өгөөч. Хуурамч зантай шудраг бус тэдний гараас намайг та чөлөөлж өгөөч. Та бол намайг өмгөөлөн хамгаалагч ертөнцийн эзэн билээ. Юунд намайгаа та гаргуунд нь гаргав. Өстөн дайсныхаа дарлалд ороод инхүү гашуудаж явах хэрэг надад байна уу? Үнэн үгээ хэлээч та. Гэрэл гэгээгээ тусгаач та. Өмнөх замыг минь тийхүү удирд нь чиглүүлээд та. Өөрийнхөө уулан дээр өөрийнхөө оршин буу газарт намайг дагуулan аваачаач. Тэгээд би ертөнцийн эзнийхээ өргөлийн ширээний өмнө очиод зогсно. Хэмжишгүй их баяр хөөрийн минь их булаг болсон. ертөнцийн эзэн таныхаа өмнө очиод зогсно. ертөнцийн эзэн таныхаа би ятга хөгжмийн аянд магтан дуулна. ертөнцийн эзэн минь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн минь сэтгэл зүрх минь чи юундаа гуниглав. Төгшүүр зовлонд юундаа автав. ертөнцийн эзэнд найдсугаа. Учир нь гэвэл ертөнцийн эзэн минь туслан дэмжигч минь хэмээн ахин түүнийг магтан дуулах тэр цаг надад ирнэ. ертөнцийн эзнээс хамгаалдахгүйсэн. ертөнцийн эзэн минь өн эртний цагт өв дээдсийн маань үед үзүүлж харуулж байсан гайхамшгуудын тань тухай өвгөд төсөөд маань өгүүлж байхыг бид хоёр чихээрээ сонссон мэлээ. Олон үндэстнүүдийг та орон нутгаас нь зайлуулад оронд нь өөрийнхөө хүмүүсийг авчран сууршуулж билээ. Улс үндэстнүүдэд та гамшиг шийтгэл оноогоод ард түмнээ тэдний гараас авран чөлөөлж билээ. Учир нь гэвэл эцэг өвгөд маань илт сэлмнийхээ хүчээр тэр нутгийг эзлээгүй юм. Хүч чадал нь тэдэнд амжилт ялалт авчираагүй юм. Харин та л хүч чадлаараа, хүчрхэг гараараа, дэмжлэг үзүүлсээр дэрэгдэнд байсаар амжилт ялалтыг авчирч өгсөн мөлий. Яагад гэвэл тэдэнд тийхүү талтай сайхан хамтах нь таны таалалд нийцсэн. Та бол миний эзэн хаан, миний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн мөлий. Яахабын үр садад та ялалт өгөхөөр шийдсэн. Таны хүчээр бид өстөн дайснуудаа унагадаг. Таны нэрээр бид өшөөд хүмүүсээ дэвсэлдэг. Учир нь гэвэл ном сумандаа би найтахгүй, илт сэлэм намайг аврахгүй. Харин та л биднийг өстөн дайснуудаас аварсан. Үзий ядалттай хавтсан тэднийг үүмүүлэн сандрааж байсан. ертөнцийн эзнэрээ бид үргэлж бахархдаг болоо. Түүний нэрийг бид үеийн үед магтана. Харин одоо та биднийг зөнд нь орхиж хаяад гутамшигт унгаж тавилаа. Дайчин эрстэй маань хамтдаа дайн тулаанд гарсангүй өстөн дайсныхаа өмнө зүхтгад хүргэлээ биднийг. Дат дайснууд маань тийхүү бүгдийг олзлон авлаа. Биднийгээ та нэдлгаанд орох гэж буй хонд мэт болгоод улс үндэстнүүдийн дунд тараан бутаргаж хаялаа. Өөрийнхөө хүмүүсийг та дэндүү хямдхан худалдлаа. Тэднийхээ төлөө та өндөр үн шаардсангүй. Биднийгээ та хөрш залгаа улсуудын хөх хинээд болохлоо. Иргэн тойрны үндэстнүүдийн элэг доог болохлоо. Өөр үндэстнүүдийн дунд зүүрэг болохлоо. Ард түмнүүдийн дунд инээд тохуу болохлоо. Өдөржин би шившигт унаад нүүр улаан ичиж байна. Гэвэл би өснө дайснууд болон үзий ядгсдынхаа өмнө дог тохуун болоод оромжлуулан гутаж байна. Танийгаа бид мартаагүй боловч тогтоож өгсөн гэрээнтэй нь хуурамч байдлаар хандаагүй ч энэ бүхнийг үзэж байна. Харин сэтгэл зүрх маань танаас ураагүй шүү. Алхаж гიშгэгтэй ч бид таны замаас гажаагүй шүү. Биднийг та цөөр чондын нутагт юунд инхүү шархлуулав? Түнэр харанхуйн дунд юунд инхүү орхив? Хэрвээ бид ертөнцийн эзнийг мартаад харийн бурхтыг өргөмжлөн гараас сунгаж байсан бол ертөнцийн эзэн маань үүнийг олж харахгүй байсан уу? Хүний сэтгэлийн даалт нууцыг тэр л мэднэ шүү дээ. Гэтэл би тэгээгүй. Танаасаа болоод л өдөржин бид ам өрсөн явж байна. Нийлгаанд орох гэж буй хонь мэд тооцогдож байна. Бүхнийг захирагч их эзэн минь одоо та хөдлөөч. Таг чиг унтсан мэд юунд чимээгүй болов. Сэрээч та биднийгээ зүүнд нь бүү хаяач. Юунд та биднээсээ нүрээ буруулан иргүй. Гуниг зовлон дарамтыг маань юунд та омортваа. Үүнийг хэлхийн учир нь гэвэл бид чинь хүсэр газар хэвттлээ. Сэтгэлээр унан шаналлаа. Шорон дээгүүр өнхөртлөө гасран гуниглаж гашуудлаа. Бидэндээ туслахаар хөдлөөч та хувиршгүй үнэнч хайраа бодоод биднийгээ та чөлөөлөөч.